Primal цувралын 2 дугаар бүлэг. За юу яцхан бамбарнууд минь. Бамбарнуудаас авсан санал хураалтын дагуу өмнөх бичлэгээр Солонгосын аимшигын кино оруулсан бол энэ удаад мэдээж Алтарт Primal цувралынхаа 2 дугаар бүлгийг бүхлээр нь оруулахар шийдлээ. 1-р бүлэг яаж дууссан тухай манайхан мартчихсан байгаа бол өмнөх бичлэгээ ахин нэг үзэж сэргээгээд ороод ирээрэй. За. Яг тэгээд Primal цувралынхаа 2022 онд гарсан 2 дугаар бүлэг рүүгээ шууд орцгоё. Мэдээж манай бамбарнууд бичлэгээ дуустал нь үзээд хэрэг таалагдсанаа 1-ээс 10 оноогоор дүгнээ доор комментээр заавал бичээрэй. За. 2 дугаар бүлгийн 1-р анги Sea of Despair. Бундан шахчихсан байсан Мираг нь хин нэгэн завин дээр суулгаад аваад явснаас болж манай Эспер өөрөө ухаангүй бол ус руу өсөрч ороод зав харагдах зүг рүү сэлсэн ч мэдээж яаж л хурж чадах вэ. Сүлдэж ядраад живсэн ч далайн төрлөх цохигдоод буцаад гараад ирхэн тэр. Яах учраач олохгүй хэсэг зогссноо нэгэн мэрэгэн санаа бодож олсон нь тэндээсээ хид хідэн модыг унгаагаад сал хийж эхэлдэг. Өдөр шүнгүй л бэлдэж холбосноор маргааш нэхэд манай хоёр хангалттай багтахаар хөөхөн салтай болсноор хаашаач явж байгаагаа мэдэхгүй ямар ч бэлтгэлгүй шууд хязгаар нь үл харагдах далаада гарна да. Эсперч бааргал салныхаа мотор нь болж сэлээд соёоч гэсэн хөөхөн сүүлээрээ синс хийж явсаар л байдаг. Оройч болж эргэн тойрны нь үлгэрийн мэтэл харагдаж арлаасаа гарч үзээгөө манай хоёрт бол ёстой л нэг сонирхолтой санагдаж буйн илхэн харагдана. Өглөөч болоход манай соёо бүр өлсөөд л үлдсэн байсан эспер загас агнах гэдэл гарсан ч огт загас харагддаггүй. Ахин дахин шумпсаар л байдаг, юуж байдаггүй. Соёоч гэсэн хөөрхий өөдөөс нь ууралсаар л өссөн цангаснасаа гадна халуун наран чарагдаад ёстой л нэг яах учраа олохгүй л хэвтэж байхад асар том яст мэлхий гарч ирснээр манай Эспер шууд араас нь явж ороод хүзүүн дээр нь гараад хөөцөлдөж эхлэх ба эцэст нь соёогоор толгойг нь хаг хазуулж байж ашгүй нэг идэх хоолтойч болж нарнаас хамгаалах халахвчтайч болоод амждаг. За ингээд манай хоёр овоо тайвшраад аяллаа үргэлжлүүлж байхад гинтэл цаг агаар эвгүүрч бороо орон бөөнл нисдэг динзаврууд гарч ирээд манай хоёр руу дайраад бүрч болоогүй асар том махчин загас гарч ирэн салыг нэвдээд сүүлдээ бүр яг манай соёог идэх гэж байхад ашгүй Эспер очиж авран өнөөх махчин загасных нь нүдэнд нь мод зоож явуулснаар нэг мөр аюулаас мултарч чаддаг. Гэвч мэдээж л аюул ингээд дуусалгүй далайн том давалгаан цохигдсон манай хоёр чухаан алдаад л онцгдаг. Өглөөч болоход соёо өөр нэг арлын далайн хэрэг дээр сэрэх ба яаран сандран Эсперийг хайсан ч огт олддоггүй. 2 дугаар бүлгийн 2 дугаар анги Shadow of Fate. Манай соёоч хөөрхий Эсперийг олж чадалгүй гуниглаад л хэвтэж байхад гинтэл ард нь нэг чимээ гарах ба гайхаж очиод үзвэл бүр яг манай соёотой ижил төрлийн нэгэн улаан өнгөтэй эрэгчин T-Rex гараад ирхэн тэр. Манай соёоч сурсан зангаараа шууд тулдах гэж үзэхэд өнөөх нь харин ямар ч тулалдах хүсэлгүй байгаа мэт л харагддаг. Нөгөө талд манай Эсперч мөн далайн эрэг дээр ухаангүй хэвтэж байхад хэсэг бүлэг хүмүүс ирээд шууд лавч яваа нь харагдана. Манай соёоч өнөөх эрэгчнтэйгээ агнсан ан энтрэ булаацалтахад эрэгчин нь буулт хийгээд модноос жимс идэхт нь хамаг жимсийг нь унгааж өгөөд ер нь л нэг тийм хөөхөн хосууд маягийн л болоод эхэлдэг. Нөгөө талд манай Эспер ухаан ороход битүү шавар дотор сэрэх ба яг хажууд нэгэн эвгүй царайтай эмгэн байсанд шууд сандраад тэндээсээ гарахад араас нь бөөн дайчид хөөгөөд л эхэлдэг. Гимтсэн гар нь гүйцэд идгэж амжаагүй ч манай хүн нэгэн сүрэн дотор зогцсаар эцэст нь нэг ханан чахагдахад эдгээр келтик хүмүүс нь өөрт нь ямар ч хор хүргэх гээгүй. Харин ч өөрийг нь идгэж байсан гэдгийг нь ойлгож авдаг. Ингэснээр буцаа түрүүний эвгүй царайтай эмгэн дээр очин эмчилгээгээ үргэлжлүүлж эхэлдэг ба оройн тухайн келтик хүмүүсийн нохоо гайхаж харж байснаа очиж бүр хоол энтрийг нь хувааж идээд хөөхий бас соёогоо санаад л ах шиг байгаа. Өглөөч болоход манай соёо өнөөх эрэгчнтэйгээ хамт анд гарахад өнөөх эрэгчин нь иххэн сурамгаа нэгэн сүрэн дээрээ шууд тентхийн хүмүүсийг нь идэж эхлэх ба энэ нь яг одоо манай Эсперийн байгаа келтик хүмүүсийн сүрэн болж таардаг. Мэдээж л тухайн сүрэнгийн келтик хүмүүс хоёр T-Rex руу дайрч эхлэхэд манай Эспер урдуур нь орж болиулаад гэтэл соёотой хамт яваа эрэгчин T-Rex нь аюултай харагдсан тул манай Эсперч шууд л өнөөхтөөгөө тулалт харуулдаг. Яг тулдах гэхэд хөөхий соёо дундуур нь ороод аль нэг нь хамгаалаад л байх ба манай Эспер яаж зүгээр байх вэ? Шууд дээр нь үсэрч гараад жадаа зоогоод өнөөх эрэгчин T-Rex-тэй алалцаж эхлэх ба сууринг тэр аяар нь түвээгээд л хайчихсан байдаг. Эцэст нь өнөөх эрэгчин T-Rex яг манай Эсперийг дуусгах гэж байхад соёо орж ирэн найзыгаа хамгаалаад шууд л эрэгчингээ тийрээд л унгаах ба
Өнөөх нь цааш унахдаа асар том модонд сүлбүүлээд л унчихсан байдаг. Манай соёоч хөөрхий их л гимшингүй эргэгчин дээр очиход өнөөх нь нүдэн дээр намсгал хураах ба энд яг юу болоод байгаа тухай манай Эспер одоо л нэг ойлгож авах нь тэр. Соёоч толгойг удаалхан суйрангаас явхад Эсперч араас нь өгдөөгүй дагаад л явж эхэлдэг. 2 дугаар бүлгийн 3 дугаар анги Dawn of Man. Соёоч найз Эспертэй асар их гомдсон тул юу ч дуурахгүй гомдсоор л Эсперч соёогоо аргацаар л хэсэг явсаар ашгүй нэг эцэст нь манай хоёр учир зүгээ олж харагдана. Битүү бороо орж байсан тул нэгэн агуу олж ороод гал асаахад хүн төрлөختний маш их зүйлсийг харуулсан хадны сүг зураг битүү зурагдсан л байхан тэр. Маргааш нь чуулж манай Эспер идэх зүйл олохоор агуугаас гарахад асар том буугнууд, бизон үхэр гээд урд хожид огт харж байгаагүй амьтад харагдаад шинхэн ирсэн арал нь их л сонирн байгаа нь илт харагдана. Нэг буг агнаад буцаж агуудаа орж ирээд байж байхад оройн гинтэл нэгэн чимээ гарах ба эргээд харвал асар том хүрэн бавга унчихсан Вайкинг дайчид агуу үүдэн дээр манай хоёрыг анаад л зогсож байгаа нь харагдана. Мэдээж сурсан зангаараа манай хоёр шууд л өнөөх Вайкингуудтай тулалдаж эхлэх ба их л сүртэй харагдах хоёр дайчны нэгийг нь ядах юмгүй урж тастаад хаяхад манай соёоч нөгөө талд нь өнөөх сүрхий хүрэн бавгааг нь тас хазаж харагдана. Үлдсэн нэг Вайкинг дайчин ч их л сандраад бамбаага гаргаж ирээд тулаанд бэлтгэхэд бамбаан дээр нь манай хоёрын хайж буй өнөөх Мираг нь авч явсан усан завны далбаан дээр байсан хилэнцгийн дүрс бүр яг дүрээрээ байж байдаг. Манай Эсперч амандаа Мира гэсээр уурлан очвол өнөөх сүрхий дайчин шууд л зогтож эхэлдэг. Гэвч мэдээж л манай хоёроос яаж тэгэж амархан мултархав шууд хөлөнд нь жадалж унгаагаад дуусгахан тэр. Манай Эсперч өнөөх хуучин жадаа эцэст нь нэг хаяад Вайкинг дайчны сэлмийг нь барьж авснаар баарг л левел ахиад байгаа мó да. За ингээд Мирага олох ашгүй нэг сэжүүр осон тул баавгай хөлийн мөрийг даган пижгэнтэл гүйсээр нар жаргах үеэр нэгэн газар очвол Вайкинг дайчдын бүх хөл бүтэн нэг тосхон байхан тэр. Манай хоёр ч чимээг өөхөн модон байшингуудын дундуур алхасаар боолуудыг хорж байсан байшинг нь олон орсноор эцэст нь нэг Мирага олж авдаг. 2 дугаар бүлгийн 4 дугаар анги The Red Mist. Мира болон бусад хоригдож байсан боолуудыг аваад чимээгүйхэн тосгоноос гарах гэж байхад анд яваад буцаа тосгондоо ирж байсан бүх хөл бүтэн Вайкингийн сүрэг дайчидтай тарчхан тэр. Хоёр талаас шууд байлдах бэлэн байдалтай орон манай хоёр ямар ч айдсгүйгээр орилолцсноор шууд тулаан эхлэндэ. Манай соёоч Вайкинг дайчдыг унаж аваа баавгатай нь хамт тас хазаад Эсперч өөрсдийнх нь сэлмээр өөрсдийг нь тас завчаад өнөө хоригдол боолуудыг харин Мира удирдаад хоригдох газар руу зогтаад хэсэг үзэлцсэн дараа тоогоор дутууд бол манай хоёр их л эвгүй байдалд орон соёоч баггүй шархдах ба унтаж байсан тосгоны бусад иргэдч гэр гэрээсээ өөрсдийн зэвсгүүдээ барайд л гараад ирдэг. Энэ дундаас их л содон төрхтэй улаан устэй том биетэй дайчин эмэгтэй бяцхан хүүгийн хамт гарч ирээд шууд манай хоёрын зүг тулалтахаар дайрч эхэлдэг. Бүр л олуулаа уусан Вайкингчууд манай соёог олсоор дэгээдэж унгаагаад тал талаас нь харваад Эсперийг тойрч бүслэж аваад байж байхад нөгөө талд манай Мира ч гэсэн шаггүй дайчин бүсгүй гэдгээ батлан харуулж л байдаг. Эсперч цусан дулангассан мангас шиг бүгдийг нь завчиж явах ба өнөөх жаахан хүү байшингийн дээрээс манай хүн рүү харваад л байдаг. Соёоч нөгөө талд ан ман үзэлцэж байхад өнөөх улаан устай дайчин эмэгтэй гарч ирэн дайрсан ч хөөх юм манай соёод юу л болох вэ? Эсперч баарг л тосгоны дийлэнх дайчдыг тастаад л дуусгах үед өнөөх жаахан хүү өсөрч ирээд нүүрлүүн самардаад байх ба манай хүн ч санаандгүй аваад л шитгэхэд өнөөх жаахан хүү хөөх чулуун мөргөөд л өгчихсэн байхан тэр. Жаахан хүүхэд алсандаа гимжсэн үү яасан манай хүн соёог унаад л өнөөх тосгоноос зүгтаад явах гэхэд цусан улаан манан татаад л ороод ирэх ба тосгоны иргэд манай хоёр руу тасралтгүй дайраад байсан тул аргагүй ирэхэнд буцаж үсэрч ороод уг тосгоноос нэг ч хүн үлдээлхүүгээр ёстой л нэг бүх хүнийг нь тасчиж эхэлдэг. Кадр солигдоход энэ Вайкинг тосгоны Ахмад хэмээр нэгэн сүрлэг дайчин өөрийн хүүгээ дагуулan хэсэг боолуудын хамт тосгондоо ирэхэд хаа сайгуу цус олчихсан. Тосгоных нь бүх хүмүүс үхчихсэн байхаас гадна хамгийн эвгүй зүйл нь эхнэр болон баг хүүгэнч мөн алчсан л байхан тэр. Өнөөх улаан устай дайчин эмэгтэй болон жаахан хүү хоёр тосгоны ахлахын эхнэр болон баг хүүн л байсан байлаа. Ингэснээр мэдээж л дайчин Вайкинг болох аав хүү хоёр тосгоны бүх хүмүүсээ болон эхнэр баг хүү хоёроо оршуулад дайчны хуйг дуулахаа өмсөн манай хэдийн араас хөдөлж эхэлдэг. Гиснээс манайхаа дундуур нөгөө сурснараа гяс нэг санал авчээ. Одоо энэ бүлгийн араас энэ Primal-ийн хамгийн сүүлийн 3 дугаар бүлэг байгаа гэдгийг манайхан мэдж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр яг өмнөх шиг энэ
бичлэгний араас нэг Солонгос кино оруулаад дараас нь Primal-а дуусгах уу эсвэл шууд Primal-а дуусгах уу гэдэг дээр манайхан саналаа хэлээрэй. За нэг Солонгос кино үзчихээ дуусгая эсвэл шууд Primal-а дуусгая гэд энэ доор комментоор заавал бичээд өгөөрэй. За тоорон коммент харж байгаа дараагийн бичлэгээ шийдэх юм шүү. За мөн мэдээж лайк саба марталгүй дарвал дараагийн бичлэгнүүдгээс орно штэ. За буцаад бичлэгтээ орцгоё. 2-р бүлгийн 5-р анги болох The Primal Theory-ийн энэ үндсэн үйл явдалтайгаа огт холбогдлогүй ерөнхийдөө ийм аратан төлөв хүний тухай харуулах тусдаа нэг анги тул дараа нь тусад нь оруулах юм шүү. За 2-р бүлгийн 6-р анги Weather. Битүү цус тулаанаас ашгүй нэг амьд үлдсэн манай хоёрыг өнөөх Мира хаммаг шархан дээр шавар энтер тавиад овоо арчилсан байх ба өөрхий соёо зоогдсон сумнуудыг нь ёстой л нэг орилуулан барин нэг нэгээр нь суг татсаар л байдаг. Манай Сперч өөрхий эцэст нь нэг Миратайгаа уулзсан тул ёстой л нэг хүүхэд шиг л инээд алдаад л суусаар байдаг. Хаммаг сум энтрээ сугалж авчгаад ашгүй нэг тайван амгалан байж байхад өнөөх өдөртөгч Viking дайчин хүүгийн хамтаар ирснээр шууд тулаан эхлэх ба манай Спер өөрөө аав харин соёо Мира хоёр хүүг нь хариуцаж авдаг. Манай соёоч Viking хүүг мөргөж унгаагаад хөлнөөс нь хазаад яг дуусах гэж байхад аав нь орж ирснээр ашгүй аварч чадах ба яг энэ үеэр жижиг хатнууд гарч ирснээр завж хат мөргөн савлаад эхэлдэг. Мира хөлхийн жолоог атгаж явж байхад манай соёо Viking хүүг гараас нь хазан ус руу шидснээр аав нь ч гэсэн хүүгийнхаа араас ус руу өсрөх ба манай хэдэд одоо хамгийн чухал асуудал нь Viking дайчид биш ширүүн урсгалтай чулуун садтай гол болж хуурдаг. Зав өдөрдөх энэ тал дээр илүү туршлагатай өнөө Мирач газ арга сэдэн шууд завыг уснаас гарган модноос ууж эхлэхэд манай соёоч гинтэл эвгүй оргоод нийгэл зүйл хайгаад газар үнэрлээ эхлэх ба энэ нь яг үнэндээ өндгөндөө зориулж үүр засах газраа л хайж байсан болж таардаг. Ягаа нөгөө улаан эрэгчэнд хэрэгстэй хэсэг хугацаанд хамт өнгөрөөсөн штэ. Тэгэхдээ хөөрхий хээл авчихсан л гэсэн үг. Үүнийг нь ойлгосон манай Сперч бүр хагарслаа баярлаж соёогоо нэг чанга твэрч аваад л үүрийг нь хамт засалцдаг. За ингээд манай соёоч орисоор хөөхөн 3 өндөг гаргах ба өндөгнүүдээ өнөө хоёроос хармалж хамгаалаад л бас хөөхөө. Нөгөө талд Viking аав хүү хоёр ч уснаас амьд гарчихсан байх ба өшөө авалтандаа улангассан хоёр шууд игц хадны өөдөө авирч гарan хоёр том нисдэг динозаврыг өөрсдийн унаа болгон олзолж авч харагддаг. Удаачгүй шууд манай хэдийн байгаа зүг рүү нисэж ирээд давтлах ба хөөхий манай соёо өндөгнүүдээ хамгаалж байгаа тул тулаанд дөрвтөө оролцож оох чаддаггүй. Энэ завшааныг нь ашиглан өнөөх Viking дайчид манай хоёрыг нэг нэгээр нь аваад шууд агаарт нисэн нисдэг динозавр дээрээ тулалдаж эхлэхэд Мира яг агаарч идэгдэхийн алдад ашгүй Сперийн гараас атгаж авснаар амьд үлдэж чаддаг. Манай Сперч дайчин Viking аавынх нь гараас тас хазаад агаарт түлхээд унахад өнөөх нь ассар өндрөөс пөөнл мод мөргөж явсаар газарт унахтаа бүр чулуу мөргөөд ер нь л ёстой нэг үхэхийн наагур юм амтай голтой л үлдхэн тэр. Хөл гараж ирсээр босож ирээд харвал манай хоёр хүүгэн ч гэсэн ассар өндрөөс шууд жигээд л унгааж харагдах ба Viking хүү чөөрхий чулуун дээр унаад шууд л өнгөрчихдөг. Viking дайчин аав нь хүү дээр очиж чадалгүй усан дурсан манай хоёр соёо дээр амьд мэд ирэн соёогийн өндөгнүүдийг үргэлжлүүлэн асарч эхэлнэ. 2-р бүлгийн 7-р анги The Colossus. Бүтэн тосгоноо болон бүтэн гэр бүлээ манай хэдэд алдсан Viking дайчин яг үхэхийн наагур байж байхад тэнгэрээс валхаалаа хүргэх эрэлгийн элчүүдч бууж ирж харагдах нь тэр. Viking дайчин ч баярлан гараа сонгохтой зэрэгцэн газрын гүнээс жижигхэн зүтгэрөө шууд Viking дайчин татаад лаваад орох ба тамийн хаалгаар орон тамийн хаантай уулзснаар манай хэдээс өшөөгөө авах ахин нэг боломжийг олж авч чаддаг. Нэг ёсондоо бол манай хоёроос өшөөгөө авч чадвал сая сүүлд өнгөрдөг том хүүгийнхэн сүнсийг чөлөөлнө гэх тохиротой тамийн ханаас асар их хүчийг зээлж авч байгаа л гэсэн үг. Нөгөө талд манай Спер болон Мира нар замдаа гармаар байсан соёо өндөгнүүдэд дараад огт хөдөлж өгөхгүй байсан тул Viking-уудаас авсан усан завин дээрээ өндөгнүүдийг нь байрлуулах үүр засаж өгснөөр манай хэд ашгүй нэг аялалдаа гарч чаддаг. Өдөр хоногуд ч өнгөрөн манай хэд их хэл тайван аялаж байхад гинтэл Colossus нэртэй бүхэл бүтэн хотын чинээ хэмжээтэй асар том усан зав гарч ирэн шууд хүмүүс нь манай хэд рүү довтолж эхлэх ба энэ нь эртний Египтийн дайчин цэргүүд болж таардаг. Манай хэд ч сурсан зангаараа шууд лалалцаж эхлэхэд Египтийн талаас асар том биетэй нэгэн дайчин гарч ирэхэд манай Спер бүр хаанан ч хүрдэггүй ба манай соёоч хөөрхий 3 өндгөө амандаа хийж байгаад л тулалдах хэдий ч нэг цахуулаад л өндгнүүдээ унгаахад нэг өндг нь шууд л унаад хагарчхан тэр. Үр хүүхдээ алдах зовлон ямар байдгийг мэддэг манай соёоч бүр галзууртлаа урлан шууд л өнөөх авраг дайчин руу дайрч манай 3 нийлээд лалалцах хэдий ч бас л хаанан ч хүрдэггүй. Манай хэдийг яг тулалдаж байхад энэ Египтийн талын хатнар
нь гарч ирээд манай соёогийн үлдсэн 2 өндгийг барьцаалан авснаар арга буюу манай хэд бууж өгцгөөдөг. Манай хэдийг шууд гинжлээд том төмөр тооронд хийх ба саяны аврах том дайчин нь ч гэсэн хөөрхий бас л нэг хоригдол байсан болж таардаг. Мираг тусад нь хоржих ба манай хоёр ч зугтах гэж оролдоход өнөөх хатан нь соёогийн өндгөөр сүрдүүлээд ёстой л нэг судсыг нь аттахчхан тэртээ. Удалгүй асар том зав нэг газар зогсоход Египтүүд эртний Бабилонд ирчихсэн дайтаж эхлэх ба манай хоёрыг ч мөн өндгөөр нь сүрдүүлж байгаа л өөрсдийнхөө талд тулалдуулж эхэлдэг. Манай хоёр ч хөөрхий өөр аргагүй тул сурсан зангаараа Бабилоны цэргүүдийг тас цавчаад зааных нь гидсийг хүлээд асар өндөр цайз руу навирч гараад бэхлэлтийг нь нурааж хаалгуудыг нь дотроос нь онгоолгоод ер нь л энэ дайныг нь нэг тийш нь шийдээд өгчдөг. 2-р бүлгийн 8-р анги The Colossus Part 2. Тамийн хантай гэрээлж хүч олж авсан өнөөх Вайкинг дайчин ч асар том аюултай чөтгөр болчихсон л манай хэдийн зүг алхаж харагдана. Нөгөө талд Египтүүд манай хоёрын ачаар Бабилонуудыг яддах юмгүй эзэлчихсэн харагдах ба энэ манай хэдийн нийлээд ч огт барахгүй байсан өнөөх том хоригдол дайчин болох Камауг бас л хүүхдээр нь барьцаалан өөрсдийнхөө талд тулалдуулдаг л болж таардаг. Манай хэдийг соёогийн өндгөөр барьцаалж байгаатай ижилхэн л гэсэн үг. Тэгснээ өнөөх Египтийн хаан нь Бабилоны хааны ирвэсний зулцхийг нь авснаа шууд хааны нь алж харагдана. За ингээд дийлдэшгүй 3 зэрэгтэй болсон Египтүүд ч манай хэд болон асар том дайчин Камауг дагуулan эртний Хятад, Ром, Славик арлууд болон Палестин хүмүүсийг гээл ёстой л нэг ядах юмгүй байлдаад л эзлээд л эхлэндэ. Өнөөх айхтар дайчин Камаугийн хамт манай хоёр ч хөөрхий өөр сонголтгүй тул Египтүүдийн тушаалын дагуу ямар ч хайр найргүйгээр алаан хятааныг араас нь өгсруулан хийж хот тосгодуудыг эзэлсээр л байдаг. Нэгэн орой ялалтаа тэмдэглэж байсан Египтийн хатан манай Мирад нэмгэн нойтон хувц өмсгөөд бүжгэл 100-аг минь гарга гэж тушаахад мань Мира ойлгохгүй байсанд өөрөө босч ирж бүжиглэж байснаа өөрийнхөө цэргийг өшөглөж унгааж алаад л энэ хатан нь бас тэгж жагаад овоо сайконы хорог юм шүү. Манай Мира ч өөрхий аргагүй ирэхэнд бүжиглээд л эхэлдэг. Цусан дулангассан өнөөх хатанч бүр сүлдээ ямар ч цэрэг дайчдаггүй тариачин тосгоны хүмүүсийг хүртэл хүүхдээр нь дамтлуулж байгаад өнөөх асар том биетэй дайчин Камаугаар алуулаад л эхэлдэг. За ингээд л энэ бүхнийг харж тесэлгүй манай хэд зугтаж оргох төлөвлөгөөнд өч нэг орно доо. Манай Сперч харуулыг нь цохиж унгаагаад өнөөх Камауг суллаад шууд байлдъя гэхэд хөөрхий хүүхдийг нь барьцаалчихсан байгаа тул үгүй л гэн. Манай Сперч ганцаараа Египтийн цэргүүдийг унтаж байхад нь чимээгүйхэн гараад дээш авираад харвал хайртай Миран хатныг нь зугаацуулаад бүжиглэж байх ба нэг зарцсан манай хүнийг олж харснаар үүмэн эхлэндэ. Манай Сперч сурсан зангаараа шууд алцаад эхлэхэд Мира өнөөх Камаугийн хүүхэд болон соёогийн өндөгнүүдийг аваад гяс зугтаж эхэлдэг. Явах замыг нь Египт цэргүүд хааж эхлэхэд Сперч замыг нь цэвэрлээд хамгийн гол нь Камау дайчны хүү болон соёогийн өндөгнүүдийг аврах гэдэл манай хоёр ёстой л нэг үзэж тарна да. Яг сандралдаа адил байж байхад соёогийн өндөгнүүд ч хагарч хөөхөн жижигхэн хоёр зулцган T-Rex гарч ирээд орилолдож эхлэхэд үүнийг нь сонссон соёо шууд төмөр тороо зад татаад Сперч дээр очоод хамт тулалдаж эхэлдэг. Гэвч манай хэд тоогоор хит зөөхөн байсан тул ахаад Камаугийн хүүхэд болон соёогийн зулцгнуудаа Египтүүдэд алдчихсан тэр. 2-р бүлгийн 9-р анги The Colossus Part 3. Орох гэж үзээд бүтлгүүцсэн манай хэд бүгд л гавлуулаад дөнгөлүүлээд л байж байх ба Египтийн балиар хатан өнөөх Камаугаар манай хэдийг алуулах тушаал өгсөн харагдана. Камау ч өөрхий өөрийнх нь тосгоныг энэ Египтүүд хэрхэн эзэлсэн зэргийг нэг эргцүүлж бодсноо шууд манай соёог алах биш сулчдаг. Буцаад тулаан эхлэхэд ашгүй энэ удаад өнөөх дийлдэшгүй дайчин Камау манай тал тулалдаж эхлэх ба өөрийн охиноо суллаж аваад цаашгүй хүүхдээ аюулгүй газар аваачаар хөлгийн доод хэсэг рүү ороход өөрийнх нь тосгоны хүмүүсийг хүчээр энэ том хөлгийг сэлүүрдүүлж байсантай таарчдаг. Хөлгийн давцсан дээр үлдсэн манай хэд ч өөрсдийн гав дөнгөө суллаад Египтчүүдтэй алалцаж эхлэх ба соёогийн зулцгнууд Египтүүдийн суманд оногдоод хэд аюултай байсан тул манай хэд зулцгнуудыг нь аваад шууд ус руу үсэрчгэн тэр. Дотор тал тосгоных нь хүмүүсийг хүчээр боолчилж байсныг харсан өнөө Камауч тулаан эхлүүлэхэд үүнийг нь харсан тосгоных нь хүмүүс ч зориг орон бослог гаргаж эхэлдэг. Манай хэд ч үндсэн том үлгийн хажууд нь дагалдаж явдаг жижигхэн хөлөг рүү дайрч орон эзэлснээр ашгүй нэг аюулаас мултарч чаддаг ба үүнийг нь харсан Египтийн хатан ч ёстой л нэг боож өхөнгээл алтан да. Уурлаад л байж бахт нь Камаугийн тосгоны аврах том биетэй дайчид хэдийнэ бүгд гав дөнгнөөсөө салчсан гарч ирээд л өнөөх балиар хатныг хүмүүстэй хамт яддах юмгүй л дуусгачихсан тэр. Камау дайчин өнөөх балиар хатан барьж аваад л доош шитгэхэд манай хэдний орчихсон байсан жижиг завираа унаад л
дуусаа. За ингээд л аюулаас бүрэн гүйцэд мултарсан манхид салаад л өөрийн замыг хөөхөр болоход нэгэн том зүйл далайн усан дээр гал дүрэлзүүлээд л алхаж харагдана. Мэдээж л энэ нь Тамийн хаантай гэрээ хийж асар их хүчийг олж авсан өнөөх Viking удирдагч. 2 дугаар бүлгийн хамгийн сүүлийн буюу 10 дугаар анги Echoes of Eternity. 2 дугаар бүлгийн сүүлийн анги манай Esperийн бага насаар эхлэх ба гэрлүүн хэсэг бүлэг сэлмэн соёотууд дайрахад Esperi аав нь хүмүүсээ хамгаалж баатарлагаар тулалдсан ч эцэст нь өөрөө өвхөж дуусах ба харин үлдсэн сэлмэн соёотуудыг нь манай Esperi хэдийн нас бага байсан ч баатарлагаар тулалдан дарж авснаар шинхэн удирдагч болсон байдаг. Ийхүү хуучнаад урсан зүүдлэн унтаж байгаа адал сэрхэд манай хэд хэдийнэ Miraгийн төрсэн газар нь ирчихсэн байхан тэр. Miraч дөнгөж далайн ирэг дээр ирмэгцээ хэрхэн найзуудыг нь Vikingууд өөрийг нь боолчлон ард агзан дээр нь халуун төмрөөр тэмдэг тавин авч явсан тухай бодоод шууд л үйл айдал эхлэх нь тэр. Энэхүү газар нь тэмээ энтертэй их л цөлөрхөг газар байх ба манай хэд ч цааш явсаар нэгэн агуу олж ороод өнөөдөртөө эндээ амархаар болдог. Өглөөч болж манай соёо зулцгнуудаа Жимс энтер түүхээр гарахдаа горхины усанд орж байсан нэгэн эмэгтэйтэй таарах ба энэ нь манай Miraгийн бүр багын найз нь л болж таардаг. За ингээд л манай хэд цааш явсаар Miraгийн төрлөх тосгонд ирэхэд мэдээж л динзавар анх удаа харж буй хүмүүс бүгд л гайхаад айгаад хөөхий нэг л эвгүй айсан шинжтэй л ухтаж авах нь тэр. Miraч тосгоны хүмүүстэй тайлбарлан хэлж тайвшруулснаар манай хэдийг их л хүндэтгэлтэйгээр хүлээж аваад л орой найрч эхлэндэ. Тосгоны хүмүүс манай Esperi соёо хоёрт байрлах байр гаргаж өгөөд манай хоёрт соёогийн зулцгууттай баг зэрэг тухахгүйх нь л амарч харагдана. Нэг л бөхчмдөөд амарч чадахгүй байсан манай Esperi шүнжэнгөө өрөөнийхөө хан дээр өөрийнхөө туулж өнгөрөөсөн түүхийг бүгдийг нь зураад л унтчихсан байх ба үүнийг нь өглөө Mira орж ирж хараад их л сэтгэл нь хөдөлсөн харагдана. Байнгын адал явдал хөөж аяллаж явдаг манай Esperi суурин газар нэг л болж өгөхгүй сууж байхад алсаас хар утаа суунаглуулаад нэг л аюултай зүйл ирж яваа нь илхэн харагдана. Манай Esperi соёо хоёр ч яран очвол энэ нь мэдээж л өнөөх хувирч томроод асар их хүчтэй болсон Viking дайчин байхан тэр. Гэхдээ манай хоёрт ямар зүйл хэн байх нь огт хамаагүй сурсан зангаараа шууд л тулалдаж эхэлдэг. Өнөөх нь бөөн гал энтер гаргаад манай хоёрыг огт ойртуулахгүй байсанд нь хажуудах өндөр уул руугаа авираад л зогтох ба өнөөх мангас нь могоо олж хувраад л араас нь хөөж эхэлдэг. Манай хоёр ч явсаар өнөө уулын орой дээр гарахад өнөөх мангас нь соёог ядах юмгүй шатаагаад унахчих ба манай Esperi бүр уурлан ухаанаа алдаад л дайрахад энэ их дүрлзэн асаж буй галд нь манай Esperийн бие нь шууд шатаад л эхлэх нь тэр. Найзыг нь гэмтээснийг харсан манай Esperi үнийгээ ч тоолгүй уурандаа галзууран өнөөх мангасыг өндөр уулын оройгоос түлхэж хамт унаад л замдаа доороо хийж балбсаар байгаад ашгууныг дарж авч чаддаг. Гэтэл удалгүй энэ их хүчийг авчгаад өшөөгөө ч авч чадаагүй Viking дайчин Тамийн хааны гар газар доороос гарч ирээд буцаагаад л аваад явчихсан тэр. Манай Esperi ч хөөрхий хамаг биеийн шатаа түлэгчсэн ер нь ямар ч авралгүй л гэж онцлогдох ба хөөрхий аманда Mira гэхээс өөр зүйл хэлж чаддаггүй. Үүнийг нь харан өрөвдсөн Miraч ханан дээр зурсан зургуудыг нэг харснаа шууд л манай Esperийн дээр нь гарч суугаад нөгөө юу яаж эхэлдэг. Энэ агуу дайчны үр удмыг нь үлдээл гэсэн юм шиг байгаа. Кадр солигдоход Mira томоо гихч охинтой болчихсон байх ба охин нь соёогийн нэг зулцгийг унчихсан байгаа нь яг л соёог унчихсан манай Esperi шиг харагдаж буй дүрслэлээр энэхүү бүлэг маань дуустдаг. Яг 2 дугаар бүлэг хэр байна да? Бас л алаан болж байгааз. Одоо тэгээд яг манай Esperi үхсэн үү, амьд үлдсэн үү энэ гэдгийг харуулах, цаашаага юу болох тухай харуулах ганцхан 3 дугаар бүлэг үлдсэн тул манайхаа юу гэх мэдж байгаа штэ тий. Лайк саба дараад сүсгэлээ сууж байгаарай.